Нодон жил ингээд энд суужсэн чинь нэг охин эмээгээ дагуулж ирсэн байл дээ. Тэгсэн ингээд номлог та ном гаргаагүй ш гэсэн ном байна гэсэн. Би нэг юм уншиж юмаа гэв. Тэгээ би тэр охинд уучлаарай ах ном гаргаж чадсан. Тэгтээ би хойд нь энэ дараагийн номын баяраар заавал шинэ ном гаргана шүү гэсэн. Тэгээ тэрэндээ хөрөх гээд энэ жил нэг 3 ном шинээр гаргасан. Тэгээд тэр охиныг одоо ирэх болов гэж харж л байгаа. Би базар жавын нацагд орж иж хүүхдийн зохиолч Монгол Улсын соёлын ажил үзүүлдэг юм байна. Олон жил хүүхдийн зохиол хийж байна. Намайг залуу махад хүүхдүүд буруу гэдэг нэг дуу дуулдаг байсан. Үлгэрийн бороо гэдэг телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн дуунд голдоо миний шилэг галмантхай яваад гэсэн юм аа. Одоо сүүлийн үед харин өөр болсон баха. За, тэр ном байгаа. 4-р ангид байлоо. Харьцаад хичээл тачаад гэрэлдүгөө явж хагаад санаандгүй номын дэлгүүрээр ордог гэсэн. Тэгсэн чинь нэг өдөр ардын яман зохиол гэсэн саарл авцтай үлгэрийн ном гацсан байхгүй юу. Тэгээд тэрийг авах гэсэн чинь үн их өндөр юм аа. Аав ээжтэй хэлгээсээ хайгаад 10 төгрөг 60 мөнгө гэж хэлсэн тэр. Тэгээд хичээл тачаад нэг өдөр ороод харих замдаа ороод нэг үлгэр уншдаг байсан. Тэгсэн тэр худалдагч сүлдээ та чи дандаа орж ирж байгаа энэ номын сан биш шүү. Номын дэлгүүр мөнгө нөгөөд авах загнахгүй юу. Тэгээд өгсөн чинь нэг үлгэр нь хараа дуусаагүй нэг хэдэн хуц тусаас тэрийг хорд уншмаар болоо суужсэн чинь миний толгойд өгөр нэг хүн мөнгө өгөөд ингээд тэгээд тэр худалдагч намайг аваа ганц үлдсэн. Баярлаад манай багш нар юм болов хурдхан аав ээж тэгэл мөнгө нөхөд болохгүй гэдгсэн чинь харин манай аав чинь санаандгүй таарсан юм л дээ. Тэгээд миний өгнөөс ном өгөөд авчихсан. Тэрийг мартдаггүй. Тэр ном одоо хавцсан жавхарч гэсэн манай гэрийн номын санд бараг 50 жил хадгалагдсан байж байгаа л да. Тийм ном байдаг. Энэ үлгэрийн хүүхдийн номууд бол хуучин гараад нэг 3-4 жил болж байгаа номууд. Сүүлийн 2-3 жил ном хэвлүүлж чадаагүй. Нодон жил ингээд энд суужсэн чинь нэг охин эмээгээ дагуулж ирсэн байл дээ. Тэгсэн ингээд номлог та ном гаргаагүй ш гэсэн ном байна гэсэн. Би нэг юм уншиж юмаа гэв. Тэгээ би тэр охинд уучлаарай ах ном гаргаж чадсан. Тэгтээ би хойд нь энэ дараагийн номын баяраар заавал шинэ ном гаргана шүү гэсэн. Тэгээ тэрэндээ хөрөх гээд энэ жил нэг 3 ном шинээр гаргасан. Бага насныхан зориулсан ном инээд бэлгэлээ гэдэг бага насныхан. Дунд насныхан зориулаад гаргасан ном ухаан бэлгэлээ гэдэг. Ахлах насныхан зориулсан дуу шүлгийн номын мөрөөдөл бэлгэлээ гэдэг. Энэ гараад одоо 2 хоног болж байна. 3 хоног гэж байна. Тэгээд тэр охиныг одоо ирэх болов гэж харж л байгаа. Загнуулахгүй ямар ч гэсэн номоо гаргая гэж үтгэсээр. Сая би эмнэлэгт байж байгаад гараад ирсэн чинь манай хүүхдүүд бас дутуухан гарлаа. Оргоо гарч яав гэж загнаад. Тэгэд оргоод биш нэг номын баяр болчих гээд энэ хоёрыг хурдан гаргах энэ гурыг санаад тэгсээр нэг юм ямар ч гэсэн гаргасан. Охиноо ирвэл одоо бас хэлсэндээ хүрсэн гэдэг сууж санаатай л байна. Номын санд номоо бэлгэлээ. За баярлалаа. Таны бүтээлийг бид нар олон уншигчдад болгож өгнө.